Өдрийн мэнд Eurolus компаниас мэдчилж байна. Өнөөдөр бохир усыг гүн цэвэрлэх зорилттой Eurolus Pro компрессор агааржуулалтын төхөөрөмжийн талаар танилцуулна. Энэ видеон дээр станцыг гадна болон дотор талаас нь харуулж цэвэрлэх үйл явц хэрхэн явагдгийг танилцуулна. Eurolus Pro-н цуслан, зочид буудал, шатхуун түгэх станцын бохир усыг тасралтгүй цэвэрлэхэд тусгаалan зориулагдсан станц юм. Eurolus Pro-г жилийн аль ч үед хялбархан суйрлуулж шууд ашиглах боломжтой. Бохирс оруулах шаардлагагүй, 4 үн шаттай цэвэршүүлэгчтэй бөгөөд тогтоосон стандартын дагуу үнэргүй цэвэршүүлсэн ариутгсан ус гаргадаг. Eurolus Pro-н босоо цилиндр хэлбэртэй. Диаметр нь 1.27-оос 2.1 м. Өндөр нь станцын боловсруулалтаас хамаарч 1.8-аас 2.75 м байна. Цилиндрийг автомат машин дээр гагнадаг. Дундаа залгаас үүсдэггүй учраас хийцийн батбух чанарыг хангадаг. Eurolus компани нь хуванцраас эхлээд бүх ид ангиудыг үйлдвэрлэдэг. Бид түүх үед тоног төхөөрөмжийн чанарт нарийн хяналт тавьдаг. Станцыг хамгийн өндөр чанарын полипропиленаар хийдэг. Бидэнд шаардлагатай бүх стандартын гэрчилгээ байгаа. Бид сар бүр 1000 тонн хуванцрыг дахин боловсруулж байгаль орчинд санаа тавьдаг. Тиймээс хар өнгийн корпусын 30-аас 40% нь дахин боловсруулсан материалаар хийгддэг. Бид өөрсдийн үйлдвэрлэсэн хавтангийн үүрэмгийг дахин боловсруулж дахин ашигладаг. Ингэж дахин боловсруулалт хийснээр бид байгальд хуванцрын хаягдлыг тэг хүртэл бууруулах боломжтой. Корпусын босоо байрлал, том жих, өргөн тавиурын ачаар станцыг бетонын хавтан дээр бэхлэх шаардлагагүй. Станц нь гүний усны түвшин өндөр байсан ч дээшээ хөвөн гарч ирэхгүй. Эрчимжүүлсэн цэвэрлэгээний системийн ачаар Eurolus Pro-н оновчтой ажилладаг. Энэ станцын хувьд бусад станцууд болон ижил төстэй септик бохир усны станцуудаас бага шуудууг шаарддаг. Яагаад заавал цилиндр хэлбэртэй вэ гэвэл цилиндр нь тэгш өнцөгт хэлбэртэй ижил хэмжээний материал зарцуулдагч илүү батбух байдаг. Цилиндрийг автомат машин дээр гагнадаг. Үүний үр дүнд зөвхөн нэг цул оёдол үүсдэг. Дотор нь тойрог хэлбэрийн 4 хуримтлуулагч бассейнтай. Бассейнууд нь огтлолцсон хуваалтаас бүрдэнэ. Энэ нь дам нуруу болж өгдөг. Дотоод хуваалтын нэг хан нь цилиндрийн оёдол дээр байрладаг бөгөөд үүнийг мэргэжлийн листер, экструдер ашиглан дотор гадна талаас нь гагнадаг. Үүний үр дүнд цул хийц гарган авдаг. Гагнаас маань ингэж харагдаж байна. Ингэж гагнах нь халуун агаараар гагнуур хийснээс корпусыг илүү батбух болгодог. Халуун агаар нь бага чадалтай байдаг тул гагнаж буй савны гадаргүйг бүрэн халаах боломжгүй тул хийцийг бүхэлдэн сулруулж болзошгүй. Үйл ажиллагааны зарчмыг наривчлан танилцуулъя. Eurolus Pro станц нь орчин үеийн олон үе шаттай урсгал ус цэвэрлэх технологиг хэрэгжүүлдэг. Эхний шатанд байшингийн ус нь хүлээ авах бассейнд очдог. Энэ бассейн нь ихэнх масс болох ариун цэврийн өрөөний усыг хуримтлуулдаг. Тэнд таталцлын хуулийн нөлөөгөөр холилдож, ёроолд нь тунан задардаг. Хоёрдугаарт эхний бассейны доод хэсэгт байрлах халих хоолоогоор хоёр дахь бассейн руу урсан ордог. Эдгээр нь холбогдож нэгжээр ажиллан дундын бассейн үүсгдэг. Хоёр дахь бассейнд том шүүлтүр суйрлуулсан бөгөөд эрлиф насосны тусламжтайгаар гурав дахь бассейн руу усыг шахдаг. Энэ бассейны усны түвшин эрлиф насосноос хамаарч үргэлж өөрчлөгддөг. 3 дахь бассейнд усыг хүчил төрөгчөөр эрчимтэй хангаж агааржуулалт үүсдэг. Энэ тусгай аэроб бактери бичил биетүүд бий болгох биободисын кассет байрладаг. Бактериуд нь урсгал усыг байнгын дахин боловсруулдаг. Кассетны доор агааржуулагч бэхлэгдсэн байдаг. Агааржуулагч нь компрессороор дамжуулж усыг хүчил төрөгчөөр хангадаг. Тус бассейнд идэвхжүүлсэн лаг үүсдэг. Идэвхжүүлсэн лаг нь бохир усанд дагуулгадах бохирдлыг хурдан үр дүнтэй боловсруулахад тусалдаг 40 гаруй төрлийн бактери. Тус арга нь бохир усыг хүчил төрөгчөөр цэвэршүүлэх орчин үеийн аюулгүй арга юм. Өөрөөр хэлбэл кассетаар дамжсан ус нь түүн дээр байрлах идэвхжүүлсэн лаг бичил биетнүүдтэй харилцан үйлчилдэг. Үүний үр дүнд бохирдуулагч бодиснууд арилдаг. Бичил биетнүүд хөндөй эсвэл кассетанд наалддаг.
Энэ нь олон тооны идэвхтэй бичил биетнүүдээс шалтгаалan цэвэрлэгээний үр нөлөөг нэмэгдүүлдэг. Дөрөвдүгээрт цэвэршүүлэх үе шат дуусны дараа цэвэршүүлсэн ус болон идэвхжүүлсэн лагийн холимууд нь дээд хэсэгт байрлах халих замаар 4 дахь бассейнд ордог. Энэ бассейнд ус идэвхжүүлсэн лагийн тундас үүсэж хуваагдал явагддаг. Лаг нь ёроолд тунан үлддэг. Эрлифт насосоор дамжин 3 дахь бассейн руу буцаж нэмэлт цэвэрлэгээнд орно. Бага зэрэг илүүдэл хэсэг нь эхний бассейн руу урсдаг. 4 дахь бассейн дахь цэвэршүүлсэн усыг хоолоогоор эсвэл насос ашиглан хүрээлэн буй орчинд хаяна. Насос тавих хэсэг нь тухайн газрын ландшафтаар тодорхойлогддог. Гэхдээ ихэнх тохиолдолд насос хэрэгтэй байдаг. Лагийн задраагүй хэсгийг бохир ус зайлуулах машин эсвэл бордооны насосоор гаргана. Энэ тундас нь хөрсний үржил шимийг сайжруулдаг органик бордоо гэдгийг мэдээд авахд илүүдэхгүй бизээ. Компрессор нь станцын дээд хэсэгт тусдаа байрладаг бөгөөд тус компрессор нь станцыг ажилуулахад шаардлагатай агаараар хангадаг. 4 ижил гаралт байдаг. Гаралтын хоолой бүр өөрийн гэсэн цорхтой бөгөөд энэ нь нийлүүлсэн агаарын хэмжээг зохицуулдаг. Гаралт бүр өөрийн системд холбогдсон байдаг. Эхнийх нь 3 дахь бассейны биободистой кассетыг агааржуулах. 2 дахь нь эрлифт насос. Тус насос нь 2 дахь бассейнаас 3 дахь бассейн руу шахдаг. 3 дахь нь 4 дахь бассейн руу болон илүүдэл лагийг шахах. 4 дахь нь том нүхтэй шүүлтүүрийг бөглөрхөөс сэргийлж үлээлгэнэ. Өөрийгөө цэвэрлэх механизм байгаа нь станцын ашиглалтын хугацааг уртасгаж шүүлтүүрийг засвар үйлчилгээ хийх шаардлагагүйгээр ашиглалтыг 3 сараас хэдэн жил хүртэл нэмэгдүүлдэг. Станцыг суйрлуулахад бэлэн байдалд нийлүүлдэг. Бүх хоолойг системд холбосон цэвэр усыг хүрээлэн буй орчинд гаргахаас өмнө хит ягаан туяа ашиглан халдваргүйжүүлэх модулыг суйрлуулж болно. Модулийн чийдэн байнгын асаалттай байх ба усанд бүрэн дүүрэгдсэн байна. Үүний тусламжтайгаар байгалийн хөргөлт үүсдэг. Ус нь чийдэнгийн дагуу урсаж хит ягаан туяаны шаардлагатай тунг хүлээн авдаг. Энэ нь нян устгах нөлөөг хангана. Халдваргүйжүүлэлтийн түвшин 99.9%, ариун цэврийн стандартад заасан хэмжээнээс ч өндөр байдаг. Цэвэршүүлсэн, халдваргүйжүүлсэн усыг зүлэг модыг услахад ашиглаж, борооны ус зайлуулах системээр хөрсөн дасгаж болно. Ер нь байгаль орчинд буцааж асгаж болно. Олон үе шаттай схемийн ачаар усны цэвэрлэгээ өндөр түвшинд хүрдэг. Ус нь тунгалаг болж өвөрмөц үнэргүй болно. Тиймээс том хэмжээний өндөр өртөгтэй газар доорх шүүлтүүрийн байгууламжийг барих шаардлагагүй болдог. Станцыг суйрлуулахад бэлэн байдалд нийлүүлдэг. Суйрлуулах газраа хоолой, ус зайлуулах хоолой, сунгах хоолой зэргийг гагнах шаардлагагүй. Евролос Pro станц нь олон төрөл байдаг. Тус бүр 3-аас 30 хүртэлх хүмүүст зориулагдсан. Энэхүү уян хатан байдал нь илүү эзлэх үүнд илүү мөнгө төлөхгүйгээр оновчтой станцыг захиалах боломжийг олгодог. Евролос Pro станц нь сонгосон загвараас хамааран өдөрт 0.6-аас 6 м3 бохир ус боловсруулах хүчин чадалтай. Үүний зэрэгцээ цагт 38 Вт буюу хөрөгчнөөс бага эрчим хүч зарцуулдаг. Станц нь таны цуслангийн суудсад нойлын өрөө, шүршүүр, ван, аяг тав угаагч угаалгын машиныг 5 дугтаа ашиглах боломжийг олгоно. Энэ бүхэн нь хотын нөхцөлтэй адил тог тухыг хангадаг. Усыг бөөнөр нь урсгах нь 1 цагийн дотор цэвэршүүлэх усны хамгийн их хэмжээ юм. Станцын хоримтлуулах бассейн хооронд аваарын халиа байрлуулсан байдаг. Энэ нь станцыг усаар дүүрэхээс хамгаалдаг. Усны урсгал хэтэрсэн тохиолдолд станцад цагт 7.5 м3 ус дамжуулах хүчин чадалтай насос суйрлуулсан бөгөөд энэ нь станцаас ус халихаас сэргийлдэг. Усны хурдыг шүршүүр вандах ус зайлуулах хоолойн диаметрийн уртаар удаашруулдаг. Бохирын асуудлыг хуучин арга буюу бетонын цагиргаар шийдэх аргаас ялгаатай нь станцууд нь бохир сорох машин дуудах шаардлагагүй. Хүрээлэн буй орчныг бохирдуулахгүй. Битүүмжилсэн станц дотор усны урсгалыг бүрэн дахин боломжруулдаг.
Гаралтын усаар та цэвэршүүлсэн техникийн ус авах бөгөөд хөрс рүү зутгах, зүлэг мод услахад тохиромжтой. Энэ нь ундны усны худгийг хангадаг гүний усыг бохирдуулахгүй гэсэн үг юм. Мөн газар дээр эвгүй үнэр гарахгүй, намаг болж хувирахгүй. Станцын засвар үйлчилгээ нь маш энгийн. Бүх элементүүд нь салдаг, задлахад хялбар. Нарийн төвөгтэй электрон хэрэгсэл байхгүй. Агаарын сувгийн гол хоолой нь том хөндлөн огтлолтой. Тэдгээрийг арчлах, солиход хялбар байдаг. Хоол холбох хэрэгслийг ихэнх барилгын дэлгүүр эсвэл зах дээрээс худалдаж авч болно. Энгийн байдлыг шалгахын тулд үе үзлэг хийх шаардлагатай болдог. Станцтай дагалдан очих техникийн номонд наривчлан тайлбарлсан бөгөөд та гар доорх багаж хэрэгслээр бие даан гүйцэтгэж чадна. Гэхдээ бохир усны системийн онцлогоос эзэмшигч бүр энэ ажлыг өөрөө хийхийг хүсдэггүй. Энэ тохиолдолд Eurolus компани үйлчилгээний албанд хандна. Мэргэжлийн үйлчилгээний инженерүүд нь таны асуудлыг газар дээр нь очиж шийднэ. Эзэмшигч та станцын бүтцийн асуудлыг судлах шаардлагагүйгээр бидэнд даатгана. Eurolus бол Орос, ойрхон орны орнуудад септик, бохир усны сав үйлдвэрлэлээр тэргүүлэгч компани. Манай бүтээгдэхүүнийг 190 мянга гаруй хүн ашиглаж байна. Бид 7 хотод 4500 м2-д үйлдвэрийн хүчин чадалтай. 10,000 гаруй м2-д агуулгатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид хэрэглэгчтэй хаач байсан бүтээгдэхүүнээ түргэн шуурхай хүргэх боломжтой. 2022 оны байдлаар бид Оросын 55 бүс нутагт 600 гаруй дилертэй хамтран ажиллаж байна. Бид өсөн дэвтсээр байна. Бидний гол зорилго бол Цуслангийн байшиндаа хотын 5 тухыг мэдэрч гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхт нь туслах явдал юм.